Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хинт ч битгий хэлээрээ ураатай онцлог өрөө нэвтрүүлгийн маань шинэ 7 хоногийн эхний шинэхэн дугаар инхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас хэрэв таны хажууд 21 нас хүрээгүй хүүхэд хамт сонсож байгаа бол суугаа салахыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухыг бодоод төр суугаа салахыг зөвлөж байгаа шүү. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төгөөдөхгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв танд сонсож амжаагүй дугаар гарч ирвэл дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө суугаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 25-ны даваа гарагийн өдөөш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 11 минут болсон байна. Та бүхэндээ унтлагын өрөө нэвтрүүлгийг хүргэхээр радиогийн 20 дугаар студиэс хөтлөгч Халиука найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. Бид даваа гарагийн дугаараараа сонсогчдоос ирсэн сонирхолтой өвөрмөц түүхүүдээс уншин танилцуулж тэр сэдвэрээ сонсогчтойгоо холбогдсон ярилцдаг байгаа. Тэгэхээр эхлээд хөтлөгч нь ирсэн захиаг нь уншина. Тэгээд дараа нь шууд эфирийн дугаарууд болох 77 77 38 83 хэрэг гаднаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 дугаард маань нээгдэх болно. За эхлээд ямар тач шууд захиа руу орчё. Сайн байцгаана уу? Би өөрийнхөө нэг хөгжилтөөч гэх юм уу, сонирхолтойч гэх юм уу, нэгэн түүхээ хуваалцахаар шийдлээ. Танаа нэвтрүүлгээр ганц бие буудал орох мөнгөгүй залуугийн тухай түүх яваад санаанд минь орсон юм. Би бол одоо 30 гарсан ч ганц бие, гэхдээ санхүүгийн хувьд өөрийгөө нилээн болгоод идэх залуу. Нэг охид хүүхнүүдийг хониосоо хуйлруулад байхаар царайлаг биш ч бас л гологдоод байх нэг юм бишээ. Гэхдээ сайхан машин унчдаг, томоохон хотгонд амьдарч явдаг, үнэтэй хувцас болон цагаар гоёчдаг, томоохон байгууллагын удирдах албан тушаал хасчихдаг учраас бүсгүйчүүд ер нь тасрахгүй. Тэгээд яг өөрсдөө танилцъя гэсэн бүсгүйчүүдтэй бол танилцсан, уулзсан, учрна. Ер нь бол найзуудынхаа мөрөөдлөөр амьдардаг л та. Яагаад гэхээр манай найзуудын ихэнх нь хүнтэй суугаад нэг бүсгүйдээ уягдчихсан, суугаагүй хідэн мөнгөгүй төрөвчөндөө уягдчихсан болохоор миний амьдрал тэдний мөрөөдөл. Заримдаа тэд нар мөрөөддөг бүсгүйгээ надад хэлж би тэрийг нь өөрийн биеэр амсаж үзээд ярьж өгдөн шүү дээ. За үүний талаар дараа бичнэ. Мэдээж уулзъя, учрыг гэсэн болгонтой би уулзахгүй. Өөрийн гэсэн тодорхой хідэн дүрмтэй. Үнэхээр сайхан биш л бол эгчмэд бүсгүйтэй уулзахгүй. Бас 10 наснаас доош дүү бүсгүйтэй уулзахгүй. Дараа нь салахад хэцүү. Мэдээж нөхөртөө бүсгүйчүүдтэй уулзах нь битгий л харьцагчгүй. Бас миний ажилд нөлөөлөх магадлалтай мэргэжил нэгтэн болон нэг байгууллагын хүмүүстэй уулзахгүй. Тэгээд бас анхны уулзалтаас эхлээд хит токсик зан гаргаад байгаа бүсгүйчүүдтэй бол харьцах сонирхол байдаггүй. Би зарим амралтын өдрүүдээр нэг амралтын газар очдөг юм. Мэдээж ганцаар очиод байна гэж байх уу? Уулзаж учирч байгаа бүсгүйчүүдээ ээлжээр нь аваад очино. Нөгөө амралтын газар маань хүний нууцыг сайн хадгалдагч намайг харахаараа эзэн нь инээд алдаад л гүгидэрнэ. Энэ удаагийнх чинь өмнөхөө гүцэхгүй байна гэл. Эсвэл өнөөдрийг харин тасархай бүсгүй байна шүү гэд инээ. Тэгснэ дараа нь ямар байснаа хэлээрэй гин. Энэ залуу болон танахаар явсан түүхийг сонсохоор оюутан насны минь түүх санаанд ордог юм аа. Тэрийг л хуваалцах гэсэн юм. Оюутан байхдаа одоогийн шиг санхүү сайтай байгаагүй. Гэхдээ эмэгтэй хүн дуртай минь адилхан байсан. Тухайн үед бол санхүү сайтай байгаагүй, ам панаал үнэхээр сайтай байсан да. Охин найр нь сургуультай ойрхон хямдхан буудалд агуулад орно. Буудал руу орохоор надтай бараг л үеийн гимээр хөөрхөн охин энийгээд л өгтөнө. Би ядаж байхад орох болгондоо өөрөөр охин дагуулад орно л доо. Оронгууд л бараг л нөгөө өрөөнд орох уу гэж гэх нь холгүй. Гэхдээ арайч тэгж хэлэхгүй. Шууд л миний ордог өрөөг өгөөд миний хойноос энийгээд л хоцорно. Манай үеийнхэн дунд нэг буудалд оронгууд шууд таньдаг тийм хүлээн авахч, тийм ороод бассан сайхан өрөө байдгүй. Танаа үеийнхэнд байдгүй. Гол нь нэг тийм ороход 5 дахь мэдэрдэг тийм сайхан буудал байх л та. Би тэр буудалд орохдоо яг л гэрте орж байгаа юм шиг мэдрэмж авдаг.
Одоо бол нөгөө амралтын газраасаа тийм мэдрэмж авдаг. Бас нөгөө буудлын хүлээн авагч үеийн хөрхөө охин гэд байсан да. Тэр чинь надаас 7 насаар ихч байсан. Дараа нь бас тэрний түүхээс хуваалцаж болж байна. Хүрээний бузрыг уудлбал далай гэдэг шиг миний охид бүсгүйчүүдтэй уулзсан учирсныг тооцвол далай. Та нар маань сонирхол тэрнээсээ хуваалцнаа. За, ийм сонирхолтой захиа ирсэн байна. Захианы эзэн маань хөгжилтэй ч гэж магадгүй, сонирхолтой ч гэж магадгүй гэхээр бид эндээс сэдв аваад сонирхолтой түүх рүү оруулчихсан байгаа. Тэгэхээр та дахиад илүү сонирхолтой захиа илгээгээрэй гэж хэлье. Тэгэхээр бидний өнөөдрийн ярилцах сэдв бол дассан буудлын даавуу зөөлөн гэдэг сэдвээр ярилцсанаа. Нөгөө дассан газрын шороо зөөлөн гэдэг чинь тий. Дассан буудлын даавуу зөөлөн. Тэгэхээр танд одоо та өнөөдрийн захианы эзэн шиг нэг л газраараа байнга үйлчлүүлж тэндээ дасдаг хүн мөн үү? Эсвэл буудлын орох бүрдээ өөр газар ордгоо? Бидэнтэй сонирхолтой түүх туршлагаасаа бас хуваалцаарай. Мэдээж таныг залгаад ордог ихээр бид таны дугаарыг зарлахгүй, таны хоолойг өөрчилж сонсгох учраа хинч таныг одоо таних боломжгүй байгаа шүү. Тиймээс та айж эмэх зүйлгүй ярилцаарай. Харин бидний яриа орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсогдох тул мэдээж зөв боловсон үг хэллэг ашиглахыг, соёлтой ярилцахыг бас хичээгээрэй гэж хүсье. За, мөн сонсогч таач гэсэн өөр тохиолдсон насан туршидчдын сонирхолтой түүхийг, хөгжилтэй түүхийг, хүндхэн түүхийг одоо юу л гэдгийг нэмэх 21 жанраар, ангиллаар бичиж болох түүх, бодит явдлуудаа биднэрт явуулахыг хүсэх юм бол arumbelэг@mjlradio.com хаягаар явуулаарай. За, ингээд 77 77 38 83 77 77 88 30 дугаард маань нээлттэй байна. Тэгэхээр сонсогчд мань орж ирээд өөрсдийн бас нэг байнгын нэг очих дуртай ч юм уу байнга л орж гардаг буудал байж болно, амралтын газар байж болно, ямар нэгэн газар байж болно шүү дээ. Тэгэхээр энэ газруудын талаар бас бид нартэй дэлгэрэнгүй ичил санаа зовхгүйгээр орж ирээд ярилцараа гэж хэлье. За, хөтлөгчийн хоолой нэг сүүлийн нэг 2 хоног жоохон ингээд нэг сонин яагаад хэмдэ сөөх гээд болчихжээ. Тэгэхээр жоох ингээд ийм сонь сонсогдоод байвал уучлаарай. Жон хоолоо өвдөх гэж магадгүй юм шиг байна. За, ингээд Улаанбаатар хотод 22 цаг 18 минут болсон байна. Тэгэхээр унтлагын өрөө нэвтрүүлгээ сонсож байгаа бүх сонсогчд болон лайв үзэж байгаа сонсогчдаа бас дахин энэ сайхан мөчийн мэндийг хүргэе. Таад маань юу эзгээв? Хагасан бүтэн сайныг яаж өнгөрөөсөн бэ? Бас хаанаас сонсож гин? Юу эзгээж гин гэдэг талаар бас лайв үзэж байгаа хүмүүс маань комментэр бичээд ороод ирж болно шүү. За, миний хувьд болохоор би ч одоо нэг буудал гэж ярихгүй л дээ. Одоо нэг эмхтэй хүн чинь гэдэг ч юм эсвэл бийж магадгүй. Нэг очсон газараа үйлчлэгийн сайн байх юм бол байнга очдог. Ингээд нэг сэлгээл солиол байх айгу тийм дургу төрлийн байхгүй юу. Тэгэхээр яг л магадгүй одоо ингээд өмнө нь яг ингээд буудалд ингээл найз залуу малуудаа ордог байхдаа угаасаа л нэг буудалд л бас ордог байсан юм. Харин тэр нь нэг гадаадд ч юм уу эсвэл өөр нэг аймагт очивол өөрчлөгдөн. Гэхдээ хоттой бол нэг буудалдаа л орох жишээний. Хэрвээ гадаадд байж байгаа тэндээ удаан байх юм бол бас л нэг газар орох жишээний. Нэг тийм дассан буудлын даавуу зөөлөн гэдэг тийм талын хүн байхгүй юу. Тэгэхээр би бас нэг тийм майхтар ингээл хүн амтны нүдэнд өртөхгүй өөж байгаа юм шигтэй. Ингээл бас ингээд сэлгэж солиод байх айгу дургу. Тэгэхээр нэг газрыг үйлчлэхийн дайжгүй бол тэндээ байх тийм талтай гэх юм өндөр магадaltaй хүмүүсийн нэг байгаа. Тэгэхээр манайхан ер нь бас над шиг ийм хүн бэ нү аль эсвэл мэдгүй зүгээр л одоо дүүрэгтэй Улаанбаатарт одоо хідэн дүүрэг гэдэг үлээ. Дүүрэг болгоны тэр буудлуудыг үзсэн гэж ярьж болно шүү дээ. Манай эрэгтэй найзууд бас нэг сая Тандерзийн тоглолтыг үзсэн байхгүй юу? Тэгээд тэд нар чинь нөгөө ингээд тоглолтоо дуусчаад ийш тийшээ яваал ингээд нэг амардаг ч юм уу те тэнгүүт бас ингээд ярьж байгаа юм. Тэгэхээр бас эрэгтэй хүмүүсийн хувьд болохоор нөгөө нэг буудлыг олол зүгээр л ингээд 13-ныхаа салаагаараа ингэж үздэг юм шиг байгаа. За, тэр тийм байсан, энэ юм байсан. Тэрнтэй тийшээ тэр охинтой орсон гэдэг ч юм уу те ингээ яриа явцдаг. Эмэгтэйчүүдийн хувьд болохоор би сайн мэдэхгүй байна. Тэр хүмүүсийн өмнөөс ярьж чадахгүй шүү дээ. Гэхдээ миний мэддэг бас нэг дотны ганц хоёр найзтай байж гиснэг надтай нэлийн төстэй төрлийн хүмүүс. Тэр буудлал руу ордог доо гэдэг ч юм уу. Тэр бодлын тэдэн давхар айгуул тэр өрөө 1802 нөө. Тэгэж мэгж ордог. Гэхдээ нэг тэр нь одоо нэг хүнтэйгээд олон давтамжтай орж ийн үү? Олон хүнтэй өөр хүмүүстэй орж ийн үү мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүд бас тийм байж магадгүй гэж би бодсон байгаа.
За лайв үзэж байгаа бүх хүмүүстээ орой минь хүргье. Миний дэлгэцэн дээр лайв гарч ирэхгүй л юм л комент унших гэсэн чинь. За тэгэхээр 77 77 38 83 77 77 88 30 дугаард маань нээлттэй байгаа шүү. Тэгэхээр та буудалд орохдоо одоо байгаа газраа ч юм уу тий ийш тийшээ хостойгоо амрагтайгаа буудалд орохороо нэг буудалд дайггүй санагчид тийшээгээл ороод идэггүй партнероо солиод ороод идэг юм уу эсвэл яадгийн энэ талаар бас хэлээрээ бас сонирхолтой байх гэж бодож байна. Тэгэхээр бас захиа явуулсан сонсогчтой маш их баярлалаа. Хэлсэн биз дээ тий. Жохон одоо залуу зандан оюутан насндаа болохоор ингээд нэг буудал руу очдөг байсан. Тэгээд байнгын тийшээ өөр октод аваад очдөг байсан болохоор тэр ресепшн ч юм уу тэр буудлынх нь 7 насаар ихчдэг ингээд сүулдэ бас учир ургуулсан юм шиг байна. Тэрний талаар бол дараа нь тэр түүхээс нь хуваалцсана гэсэн байна. Тэгэхээр бид нар хүлээж байгаа шүү. Тэр талаар бас бичээд ороод ирээрээ. Одоо болохоор нэг боломжийн болцсон бас нэг дайггүй ажил хийдэг бас нэг хүн амьд гологдохооргүй болцсон болохоор нэг аятайхан амралтын газар очдөг гэсэн байна. Ер нь бол монголчууд чинь ингээд ууж идэхээрээ бараг буудал гэхээс илүү амралтын газар руу ингээд агаар бас салхин гараа авчт юм шүү. Би тэгж бодсон. Тэгэхээр одоо тэрэлж рүү үүчээ нөө санзан амрал те эсвэл уршаа хойшоо одоо хаач гэдгийг гой буудлын шипинүүд вэ нү манайхаа. Тэр амралт ихтэй чүү шүү. Тэрний үйлчлэгээ сайн шүү ч гэдэг юм уу те. Зарим нэг бас нэг буудлууд амралтын газрууд чинь бас нэг чанарын стандарт гэх юм ариун цэврийн стандарт айгу муутай газрууд байдаг. Нэг орхоор нэг тийм одоо цоо шинхэн юу гэмдэ хүнжлөөсөн ч юм уу эсвэл халаад наасан ч юм уу те ингээд хүний үс мүс гараад ирдэ штэ айгуус нь урт үс богино үс буржуураас гэхгүй янз янзын үснүүд гарч марж ирж байгаа тохиолдол байдаг юм байдгийн. Тэгэхээр бас нэг буудлын ариун цэврээс болоод бас тэндээ авж байгаа үйлчлэгээ ханны нэмгэн зузаан энэ болгоноос чинь бас ингээд хамаарад бас тэр үдэш буюу тэр орой бас их гой муухайхан шалтгаалдаг гэж би боддөг юм эмэгтэйчүүдийн хувьд болохоор угаасаа яа харахгүй буудлын ариун цэвэр тийм ээ амралтын ариун цэвэр энэ төрөмнүүд маш чухал байхгүй юу. Тэгэхээр магадгүй нэг тийм айхтар хямдхан буудал руу бас нэг орчиг гэсэн сонирхолтой тийм хүнч байнч гэж байхгүй л хэл та эмэгтэйчүүдийн хувьд шүү тий. Тэгэхээр болжлоггүй нэг хотын төвдөө аятайхан зэрэглэлтэй зиндатай ч юм уу аль эсвэл нэг аятайхан амралт руу бас нэг хайртай хүнтэйгээ ч юм уу тий таалагддаг байгаа хүнтэйгээ явуучвал бас гоё шүү дээ. Тэгэхээр энэ талаар бас манайхан орж ирээд хуваалцаарэ. За 77 77 38 83 77 77 88 30 дугаард маань нээлттэй байгаа шүү. Унтлахын өрөөнийх маань өнөөдөр нэлээд чимээгүй байх чинь вэ. Тэгээ над дээр болохоор лайв харагдахгүй байгаа болохоор яг лайвын үзэж байна юу бичиж орж ирж байгаа гэдэг нь харагдахгүй л байгаад байна л да. За дасан буудлын давуу зөөлөн гэж магадгүй өөрт нь тохиолдсон те одоо тэр буудлын нэг юм байдаг ч нэрээ. За би та нарт нэг буудлынхаа талаар нэг юм яриа заяа өгөхгүй. Одоо бас л ажилтгал хүн юм чи яах вэ те. Найз залуутаа буудал орвоо. Тэгээ буудал орж исэн чинь манай хүн чинь болохоор ингээд бас нэг гадны хүн гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь яг ингээд ажиллаараа орж ирчихсэн байжсэн. Ажиллаараа орж ирээд ингээд Монголд байжсэн чинь энэ чинь өөр аймагт болсон байхгүй юу. Тэгээ тэр аймагт нь одоо яг ингээл ажлын шугамаараа явж хахад нь би араас нь очиж л байгаа юм л да. Тэгээ ганц хоёр хон онцоо. Гэхдээ яг тэр ажлынхан газрын хүмүүс байрлахгүйгээр өөр буудалд байрлая гэд бит хоёр өөр тийшээ явдаг байхгүй юу. Тэгсэн чинь өөр тийшээ явсан чинь бас нэг гайгүй буудал руу орсон юм. Гайгүй буудалд ороод тэгэл бит хоёр чинь тэндээ хончоод өглөө гараад ирсэн чинь яг нөгөө талын өрөөнөөс нь өөрийнх нь ажлынхан бас нэг ажлын гар гарч мөргөлдөн ш хараад тэгээд яах вэ тэгээд ичгэн чайшин санаа зовхон чайшин гэсэн чинь өө чи та яар энэ дэр гэдэг тийм энд орчоод яалаа тэгээд уул нь та хэдэд баригдахгүй гэл харагдахгүй гэл уул нь эвтэйгэн өөр тийшээ явсан юм гэд тэгсэн чинь нэг амар тулж исэн та хэдээс бас нэг буудалд байж хата ингээ гарч орж явахдаа чек ин хийж авчих юм уу чек аут хийж авахдаа танил талтайгаа ч юм уу ажлынхантайгаа аль эсвэл анд найзуудтайгаа таарчсан тохиолдол байна уу тийм тохиолдол бас байдгийм байлаа шүү байдгийм билээ. За өнөөдрөөс эхлээд за окей. За тэгэхээр манайхан
та хэд маань ер нь гадаадын буудлууд одоо гадаадд байгаа нэлээд хүмүүс маань байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс маань бас гадаадын буудлын одоо хөгжил гэх юм одоо юу гэх юм те. Тиймэрхүү зүйлийн талаар яриараа. Дээр би Солонгост байдаг ихчтэй таксинд таарсан байхгүй юу, би кабд явжсэн. Тэгээд ажил дээр буун бүр 90 эртлийн битээр яриа бичсэн чинь Солонгост ч юм болохоор цагаар буудал өгдөг гинэ. Тэрний юу гэдэг вэ гэсэн чинь Солонгосын буудал нь болохоор юу гэж явдаг гэсэн. 4 цагаар өгдөг гэсэн. Үнэн үү? 4 цагаар өгдөгөө Солонгосын буудал 4 цагаар өгдөг шүү гэж ярьж байна лээ. Тэгэхээр би за гэд ягаад бол одоо хоорондоо юу ч болтгийг яадаг ч юм би сайн мэдэхгүй штэ. Тэгэхэд би за ойлголоо гэдэг жисэн. Тэгэхээр одоо барууныхан ч нүү хаач гэдэг манайхан ч дэлхийн 169 орнд гэдэг нь штэ тий. Тэгэхээр энэ бас газруудын буудлын соёл моёл ч юм уу эсвэл үн ханшинд би бас мэдчмээр л санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бас наадмын амралтуудаар ч юм уу эсвэл Christmas бүр шинэ жилийн амралтуудаар ийж тийш байгаа бол ядчил буудлынхаа өмнөнийг судлаад очичмоор л шүү тэгэхгүй. Тэгэхээр энэ талаараас орж ирээд хэлээрээ. Бас аймгийн буудлууд хэрвээ манайхаа одоо маш олон хүмүүс чинь бас аймгаас сонсдоо шүү дээ тий. Тэгэхээр одоо манай хөвсгөлд болохоор бас лаглаг буудлууд байна. Тэгэд хамгийн лаг нь гэхээр одоо 50 гэдэг нэг буудал эдэн. 50 ивент холтой газраа бас нэг буудал байдаг. Төвдөө бас байдаг. За тэгээд Green Gold, Чингис гэд би бол аймгийнхаа айгуу сайн мэдээд байна л да. Тэгээд тэд нар чинь нэг 110-аас эхлээл 400 мянган төгрөгийн хооронд байдаг байх шүү. Ер нь бол бас нэлийн үнэтэй талтай. За одоо тэгэл амрал цугаалгын цаг эхэлчихэж байгаа юм чи бүр үнэтэй болчихж байгаа хаа. За миний яг мэдж байгаа хамгийн сайн буудал гэх юм бол одоо хот дотроо одоо хүн орчихгүй юм чи одоо өөрийгөө л мүлжийдэг гэхгүй юу. Хот дотроо хамгийн сайн мэдж байгаа буудал гэх юм бол Шангрила байна. За Шангрила чинь хоногийн 600-аас дээш байдаг. 660-аас эхэлдэг ч болов нэг тэр хавцаа байдаг. За тэгээд Кемписки чинь хуучин за 2020-21 онд чинь би нэг 2 сар Монгол төрчөд байрлаж ирсэн юм а. Тэгэхэд 260 евро гэж бичсэн. Бас нэлээд том өрөөтэй. Тэгэхээр тэр нэг тиймэрхүү үнэтэй байсан шүү манайхаа. За манайхан бас айгүй чимээг байх чинь тий. За Монголоос холбогдож байгаа сонсогчд маань 77 77 38 83. Гадаадаас холбогдож байгаа бол 77 77 88 30 гэсэн дугаард маань нээлттэй байгаа шүү. Манайхаа орж ирээд санаа зовхгүй яриараа. Ягаад гэвэл өөрийг чинь хин хаанаас залгаж байгаа хинч гадралахгүй, хинч сонсох боломжгүй. Ягаад гэвэл дуу хоолойг нь өөрчилчдөг байхгүй юу. Тэгэхээр утасныхан дугаарыг зарлахгүй учраас зүгээр орж ирээл өөр тохиолдсон болон өрөөл бас өөр хүмүүс тохиолдсон асуудлаа яриараа гэж хэлье. За эхний сонсогчийг авъя. Эмжэл радио өчиг мэндэ. Байна. Байна. За өчиг мэнд хүргэе. Өдрийн төргий. За дасан буудлын давуу зөөлөн гэж. За хаагуур ороод бичгнүүлж явж ин да. Би яг Монгол гэх юм бол бүр аюу олон жилийн өмнө 10 дугаар хотелд нэг хэд хонжижсэн өөр нэг хотел очиж байгаа. Тэр нь бол гадаадаас ирээд удаагаа. За наран бол зөндөө хотелээр гэхдээ амарч л да. Яг хийхдэг. Хаанаас ирсэн бэ? Гадаад гэхээр Ноо дахиад хэлчихэр бичих гэдэг. За битгээл. Гэтэ Азийн ор юм уу? Барууны ор юм уу? Европ юм уу? Баруунаас ирсэн. За. За тэгэхээр яг нэг юм яваад байгаа шүү дээ тий. Дасан буудлын давуу зөөлөн гэхээр одоо ер нь нэг буудалтай ингээд дасдаг төрлийн хүн үү? Ямар уу? Окей. Ер нь ингээд өөрөөр буудалд ингээд орж ирдэг санаа. Ер нь нэг дасан буудал. За тэгээд буудал руугаа болохоор дандаа л яг нэг ижлэгэн хүнтэйг л орох уу? Нэг ижлэгэн хүнтэйг л орж ирсэн. Дандаа л нэг хүнтэйг орж ирсэн юм уу? За. Тэгээд одоо манай яг нэг шиг байна. Энэ фонгоос яасан? Сайн сонсогддог юу гэсэн. Анхны удаа нэвтрүүлэг авсан. Гоё л штэ. Хоёул шууд анхныхаа уулзалтаар зүгээр л буудал муудал яриад. Буудал. Монгол гэх юм бол одоо
Хоёлаа гээд нэг гол буудал нэгтгэн үлээ. Оо хаана байдгийг? Шангиралаа гэж бодсон. Ааха. За чи хувлаад орж үзчих юм бол надад хэлээрээ. Тэгэх юм бол би чам Шангирлаг ярьж өгнө. Манай бас буудал нэгээд орчихсан. Ярих гэдэг юм шиг. Хувлаа гэж одоо хаана байна гин? Би сонсоогүй байна. Хоёлаа гээд нэгээс насаа явдаг яарангаас гараа яг тийх яарга хоёр ажил. За. Одоо дөнгөж нэгдэж байгаа юм уу? Тэг нэгсэн аа. Ой бод чиний хой бод. Тэгээд бахны нэг юу юм бэ? Монголд чинь үнтэй одоо Шангиралаа гэдэг үнтэй гайгүй бодож байгаа. Тэгээд хэсгэн бодож амирх байдаг шээ. Тэр нэг надад хатаа юу нэг юм бодлоо гэдэг чинь одоо солонгос гэх дөрөв цагийн бодлоор ерөөсө солонгос хүмүүс айнаас юм явдаг хүмүүс байхгүй. Өөрөөр ажиллагаа тараасан шинжтэй мөртэй хүмүүс агуулж буудаад тийм болохоор солонгос хүмүүсээс ажилласан тийм үеийг аюул хардаг. Би сая Монгол төстэй бас найзууд сонсохдоо инфраструктур гэдэг бод гэдэг Канадагийн испани хүмүүс тэгээд нэг цагийн бодлого хүмүүс бүр ингээд аачлаад бичсэн. Энд үү? Тийм тэгээд хажууд нь болохоор нэг дүүрэг мөрөг гэж шүүх мөх гэдэг аюул ихтэй гадаа. Тэгээд өдөр цагийнхан тэр бодлогын төрөөс хэлдэг байж үгүй гэсэн надаа. За. Манайхан ч их ажилсгал та угаасаа. Хэрвээ буудалд асуудал гарлаа шууд гараал булан дараал цагдаа шүүх шууд гомдол мэдүүлээ ш. Тийм байж хүмүүс нэг шиг л авсан юм. Буруу. Монгол ахын амжилттай subscribe гайхаад байсан л да. Бостон газрын бостон даавд гэж бод Монголд бод болсон байна гэдэг. За холбогдсон маш их баярлалаа. Баярлалаа. За ориг сайхан өнгөрөөрэй. Баярлалаа. Ясаа хөрх юм бэ? Ямар тач хувлаг орж үзэн, Шангиралаг орж үзэн гэх бүр ингэ тоочгэлцсон ба штэ. Би одоо тэгвэл хувлаг тоочгэлж ил доо. Одоо тэрийг нь олоод орчих ил доо. Ядаргатай. Найзлага зүгээр нисгээс тосч явахдаа замдан зүгээр Шангиралаа оруулах хувлаад. Гэтэ ер нь одоо яг тэр дотн харьцаанд орж байгаа хосууд чинь одоо тэгээд тэнд чинь ингээл хамгийн гоё ингээд бүх гоё таашаал инхрийлэл ингээл бүх зүйл ингээл дээд зэгтэн тулчин мэдрэх газар юм чинь угаасаа нэг эвтэйхэн гоё орчинд угаасаа тийм байсан тухтаа штэ тийм биз дээ. Тэгэхгүй тэгээд нэг зам зүрийн магадгүй мэдгүй л дээ. Нэг тийм дэм бодол руу орчих юм бол одоо хажуу талын өрөөнд хүмүүс архтай хаалч юм зодолтой эсвэл хан амар нимхэн байгаа үед бол би өөрөө яг тийм хан нимхэн газар байх амар дургу. Яг бол бараг нэг хажуудлын хүмүүстэй ингээд хөршүүттэйгээ бараг ярилцах хэмжээний амар тийм тоос сонсогдсон шүү дээ. Тэгэхээр ялангуяа унтлагын цагаар хийдэг зүйл чинь одоо хан нимгэн бол тэгэл дуустас. Ямар ч тухгүй дээрэс нь ямар ч сэрд мэдрэмж хөдөлдөггүй. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Сайн байна. За үчи мэндэ. Үчи. За хизээ сүлд буудал орсон бай. Нэг 6 сарын өмнө юм байна. За хотынхоо аль дүүрэгт орсон? Би ч нөгөө төв хавцаатай л. Төв хавцаадаа. За ер нь За ер нь ингээд байнгын очиж үйлчлүүлдэг буудал гэж байна уу өөрт нь? Тийм байхгүй. Байхгүй юу? Гэхдээ нэг хугацаа нь холдсон нэг жилдээ нэг ч юм уусдаг газар байна л. За. Бараг л ойгоо тэмдэглээд байгаа юм шүү. Ерөнхийдөө тийм ээ. Би чинь 4 5 хүүхэд хамгийн баана одоо 2 өрөөгөө. Тэгээд яг ихнэр битээр one night маягаар. Ясаг хөөрхийн. Тэгээд гард 5 хүүхэдтэй гэсэн үү? Тавуулан энэ one night-ыг буудалд олсон уу? Жилийн өндөртэй зүгээр очоод жилийн өндөрөнд нэг хүүхэдтэй олчихдаг наас. Яг тэгээд ихтэй ороод гиндээ жаахан ингээд
Өдөр байжгаад орой нэг жоохон гарч орж гэртээрээ дүүрэгтээ хоол ийчээд өгчөө сайхан амраачаад тэгээд тэнтэй ханчаад өглөө нь босч хичээл намд явуулж буцаж ороод тэгэл харагддаг. Гэтэ наача айгу гоё штэ. Эрүүл гэрүүлийн харилцаа штэ. Хүүхдүүдээ эмээ өвөөд нь харуулаад ч ах эгчт нь харуулчингуудаа өөрөө өөрсдөө цаг гаргана гэдэг чинь үнэхээр гоё ихгүй юу? Тэр маягаар энэ тэгээд нэг ордог газар бай. Нэг хөвжөлтэй мэрчхэн. За тэгье. Тэгсэн чинь нэг удаа ороод нэлээ тэгээ яг ресепшн тийм хэлчихэд явсан байхгүй. За. Тэгсэн чинь нэг карта бодлоод идэв штэ. За. Тэгсэн чинь битээр буцаж ирээд яг нэг минь дадлаа нэг яг нэг 10 бэлгийн ажлыг хийх гэж байсан чинь нөгөө үүсгэж нь ороод ирдгийг. Карта дараад уу? Тий. Яаж нэг юм мулт карт гэдэг юм штэ. Тэд нар ч өөрсдөө болохоор тий өөрсдийнх нь тийм карт байгаа. Тэгсэн чинь гараа авчихсан ороод ирсэн юм уу гэд. Таяр бүр ингэ шав шалдан байсан юм уу? Чармаа шалдан? Ой баа шав шалдан буудан дээр нь бараг байсан. Ээжсэн чи. Йоо. Амар сандарсан уу таяр? Амар сандарсан уу таяр? Амар сандарсан шүү дээ. Тэр үеийн юу ч байх болсон. Дунгал хоёулаа хувцас гараа өөр тийш хоёулаа нэг юм дарыг тайл. Нё ямар үгүй юм бэ те. Тэгээ манайхан ч бас мэдэн ч юм уу. Харин тий. Одоо хүн өрөө авцсныг мэдсээр ээж одоо гараа авчлаа орж ирэх байхтаа гэж таамаглаж орно гэдэг чинь бүдүүлэх штэ. Ятас таашаага харилцаа тий юу бэ? Тэгээ штэ ядаж залгалтаа өөрөөнийх нь дотор дугаарлуу тийм биз дээ. Таяр дотн харилцаа дуусгаар хэлээрээ би орж юм тавих гээд байгаа шүү гэд. Юм оруулах гээд байгаа шүү гэд. Йоо, наа чи манай бас найз залуудаар тохиолдчихсэн гинэ. Яасан гэж эвгүй байдалд орт юм л. Харин тийм. Тэгсэн чи юу болсон бэ гэсэн чи би нөгөө өглөө кофе авах гээд Шангрилгийн буудлаас гараа авцсан. Тэгсэн чи нөгөөх маань нөгөө нэг зүгээр усанд ороод ингээл амар явж чи гаднаас нь хаалга дуурал яг орж ирж юм хин намайг орж ирж ингэж бодоод амар удаас шалдан яваад очиж үйлчлэгч нь бааны алчраар зогсож ирсэн. Тэгснэ зүгээр амар банталистай sorry морыг л гараа байсан. Тэгсэн чи яг хаалга онгоолгол яг орж ирээгүй л дээ. Аха. Орж ирээд битэрийг ингэ толгоонд дийсэн чи бүгд гараа авчихжээ. Тэгээд яг тийм хоёрны орчин байх болчихсон. Тийштэй. Тэр дороолыг амар сонирн болно нэстэ. Тий. Өвчтөн юм бэ яасан. Тэр нь тэгээд Чингэлтийн буудал юм уу? Үгүй одоо төв талд орох юм уу? За. Баян бүрдээс урах шагаа. Аха. За баг таацсан шүү таацсан. Нэстэг машин авцаа юу гэд. Дээ. Ялалтыг яриад байгаа мөхгүй гэсэн. Яа. За манай ялалтынхын энэ сервис тал дээр анхаараарай. Анхаараарай. Тэр чинь уул нь бас нэг мөнгө төгрөгийн хувьд ч гэсэн стандарт зиндагийн тал дээр ч гэсэн нэг бас дундаж хэмжээний гайгүй бодлоо шүү дээ тий. Тийм бас голохдохоргүй шүү. Тийм яаж байгаа юм бэ золигнооч. Зөвхөн хүн амтны one night-ыг хаг айцсан баг. За холбогдсон маш их баярлалаа. Баярлалаа. За өчиг сайхан өнгөрөөрэй. Бүр ингэж мүлдсээр байгаа нэрийг гаргаад ирлээ шүү. Ядчихт би одоо яагаад тэрийг мэдчихэж байгаа юм бэ гэхгүй. Тийш биш бол би орж байгаагүй шүү. Ямар ч тач хүн болгочихсэн. Тийш чи манай нэг найз охин тэгээд тасан газрын даваа зөөлхөн гэл орсон доо гэд. За 77 77 38 83 77 77 88 30 дугаард маань нээлттэй байгаа шүү. Тэгэхээр манай хотын сайхан соёлтой буудалчид маань орж ирээд ярилцаарай. Буудлал руу хинтээ ордгийн, хизээ ер нь ордгийн. Одоо бас дээрэс нь нэгтгэс бүтэн сайнны хугацаанд одоо тэгээд ачаалтаа эд ачаалгүй гэж үе байдаг л байна л та. Тэгээ бодвол одоо 5 дахь хагасанд бол амар гэж би бодож байна. Түнхтэй ажлын өдрүүдээр жоохон цөөрчдөг байж магадгүй. Тэгэхээр одоо буудлуудын дискаунт буюу хямдралууд байдаг юм болов юм өдрүүдээр те. Тэгээ хаана хамгийн эвтэйхэн сервистэй буудал байна. Дээрэс нь бажет буудал гэж ярьдэн штэ. Нэг хитвчэнд нэг айхтар асуудал үүсгээд байхгүй үнэтэй тийм ээ айхтар үнэтэй биш хэрнээ үнэхээр тогтог цэвэрхэн хямдхан буудлуудыг байл бас
орж ирээд хэлээрээ тэгэхээр эндээс чинь бас тэгээ манайхан чинь санаа авна штэ. Өө тийш чинь манай тэр орсон юм штэ. Тийш ороод үзье гэх тийм ээ. Би юу тэгээ мөргөлдөө та нар гэ. За чи минь за тасарцсан шүү. Буцаад гараад ирэх баха. За манай унтлагын өрөөний сайхнууд маань юу эзгэж байна? Хаагур байна та хэд маань. Шүний мэндэл гэн за бүгдэнд нь үчи минь төргий шүний минь төргийа. Хаанаас сонсоцгоож байна. Гадаа цагаагаар байгаа газар нь хэр байна гэд бас бичээд ороод ирээрээ. Дараагийн сонсогчийг авъя. Эмжэл радио холбогдсон байна. За ороймэндээ ариг сайхан өнгөрөөж гинөө. Сайхан өнгөрөөж гинөө. Өнгөрөөж чи яг хайхад явж байна. Бодлоод явж байна гэж. Та тэр төрөлгийн явж байгаа төгсөлтэй л аа. За өөрт нь тийм гадаадд нэг бодолд орсон юм аа. За. Одоо орны нэлээд яг миний хоолой ч нэг хүмүүс таньдаг юм уу? Ийш холбогдоод ярихаар чи ярьжсэн тэгээд болохоор өөрөө албаар цаанаас нь нарийн бай хоолойгоо өөрчлөө ярьцгаая. Одоо ямар ч жоо өөрчлөлт өгөн таних үедээ гэж бодоод байна. За тэгвэл орныг нь мэдхгүйгээр сонсъё. Нэг бодолд орваа. За. Тэгсэн чинь амар тоноглолтон бодол байдаг юм байна. Тоноглолтой юу? Тоноглолтоо одоо вибратор ингээд цүүлтэй мэдхгүй ингээд дургатын ингээд асаангууд томоо гараад гэж юу вэ гэх юм. Талтай өрөө нэг тийм нэг бодолд орж ирсэн нэг. За. Тэр нь тэгээд хаашаа одоогоор тооцоолоход 160 мар байсан юм уу да? За. 160. За тэгээд юу юм бэлээ? тэр нь одоо юу гэсэн үг надад болохоор тэр юм битүү талтай ингээ өөрөж гараад тэгээд нэг зургатаар бооц гараад тэр багцнуудын жочрыг ойлгохгүй одоо яадаг том жижиг гэл тэгээд хажууд дээр бэлэгчин их чинь надаа арзгаргүй ямар ч юм бүр зөвхөн хүүхдийн тоглоомын төвд орсон хүүхүчгэл байх юм шиг ороод. Тэр хүн ч байхгүй, ресепшн ч байхгүй. Өөрөө сонгоод өнгийн сонгоод тэгээд өөрөө мөнгөний төлөнгөт нэг купе шиг төлөөл тэгээд өөрөө карт нь гараад ирдэг. Хүүшээ наа чи ямар аятайх юм бэ? Тийм л ямар ч хүн байхгүй, асууж мэдэхгүй хэл яахгүй тэгээд нэг юм конопнуудын дарж байгаа авсан чинь нэг амар толтой нэг ягаан тийм нэг зүгээр нэг насанд хүрэгчдийн киноны нэг бичлэг хийдэг газар орсон юм шүү. Тэгээд чи яг нэг ихнэртэйгээ орсон юм л та. Уусааг удсан байсныг хэлэхөө. Тэгээд тийм газар орсон манай ихнэрээ орсон дээр баг дөрөвч хардах гэдэг чи энийг яаж мэдэж орсон. Би удаа тэгээд хотлаа яриад яаж чи сонин газар батсан гэдэг. Нэрээ судлаагүй шууд ороод тийм газар дээр орчиж байгаа юм уу? Буудлыг орсон чи тийм газар таарсан байгаа. Тэгсэн дээр нэг лав хотел гэдэг газар ингэнэ. Ингээд нэрийг нэлчирч одоо тэгээ таньчих шүү дээ. Одлоо. Тийм үү. Лав хотел гэдэг чинь би сонсч ирсэн. Тэгэхээр наадах чинь одоо ер нь бол юу юм биш үү? Азийн орнууд дотроо байгаа. Арлын Япон багтаа юм наа. Йоо. За тэгээд тоног моног хэр одоо гав маа одоо ташуур машуур бүх юм. Гэдэг гамма биш орон тоногтой ор гэх юм уу? Тийм үү. Тэгэхээр орон тоногтой гэхээр шүдний эмчийн нэг хажууд нь баахан юмнууд байдаг шүү дээ. Тийм. Яг тэр шиг ингээд дооцсон тэгээд ингээд авангууд том вибратор жижиг вибратор гингууд нэг ийм л эргэтэн ингээд бүгд нь нэг одоо бас алцчих юм уу? Уяатай юм уу тогтооч юм мэдгүй ингээд тийм сонир ороо тэгээд орон өөрөө тийм сонир тийм нэг эмнэлгийн ор шиг тийм тоногтой ор юм их орсон. Ямар аятайхан юм бэ? Арлын Япон гэсэн үү? Наад чинь олж нэг очиж лав хотолд лав болё аа. Мэдгүй тухайн үед чинь олон жилийн өмнө болохоор чинь тийм юунуудыг мэддэггүй ч байсныг хэлэхгүй яаж хэрэглэх ёстой энэ хаана барих ёстой мэддэг л байна шүү. Одоо мэдээд авсан бол одоо аль шүү дээ. Тоглож байгаа тэгээд та болоо зүгээр хийе гэдэг. За. Би ихтэй яг нэг яг энэ Азийн орнууд руу за би хаана гэж сонсчлаа. Таиланд, Тайван энэ төр лөө байдаг гэсэн шүү юм хотелүүд. Тийм үү. Ер нь одоо 90-ээс урагштай ирэхээр буудад тун гоё хямдхан ч байдаг шүү дээ. За. Маргааш солиороод байдаг болохоос ш. Тийм. За тэгвэл одоо Монголд яг ямар буудлаар орж ийн?
Би одоо Монгол буудал модл гэж ороогүй ёстой. Хэдэн жил болж байгаа би мэдэхгүй одоо ёстой. Тийм үү. Тэр хувлаа гэдэг нэг гоё газар нээгдсэн байна гинэ. Тэгэл байлаа. Одоо тийм божигруулах юм даа яшгөө гэж болсон шүү дээ юм нас. Тоногтой бол адилханаас ялгаагүй тэгэл. Ааха. За. Скил нь өөр ахтаа бусдаа ялгаа байхгүй те нэг хэлбэр нь өөр тэгэл. Тийм бод мод интернет их орохоос одоо яшиг төгшөөгд одоо хүүхдүүд том болж байгаа яшиг. Аа. За. Тийм хоёр талтай барилдаг гэдэг юмас жоохон холор байдаг болоод байгаа шүү дээ. Оо зөв шүү. Гоё шүү. Наачин гоё шүү. Тийм. Ааха. За тэгэл буудал болтгүй л яхад тэгэл гараал нэг сайхан байгаль буудалчихгүй тийм үст. Байгаль гэхгүй би чинь дэхэн өдөр машиндаа л их авдаг байдаг юм. Арай орсон содлол гэл. Ямар машинтай Одоо ми төрөл бүрийн машин байсан дөө одоо. юм л үзлээ дээ юу. Тий одоо хэдэн ч машин сайдаад байгаа мэдгүй одоо. Дээр нэг манай онцлогоор нэвтрүүлгээр нэг машины ченж ах гэдэг нэг түүх орж ирсэн өөрөө биш үсттэй. Машин болгоныг зүгээр тестлэл явуулаад байдаг. Тэр үед ч тэр чинь яваасаа машин дэрэг мэрэг энтер гээд машин чи яаж хүнээсээ болно доо яаж хийхээс ялхаад урдаа одоо тэр мэдхгүй энэ баг буудал модлын тухтай газар нар арай дээр ах уу. Тийм шүү дээ тий. Тэр үед чинь залуу байсан доо материал болохгүй хаан шүү дээ юм бол. За. За холбогдсон дээр үзчихлээ. Яа. За холбогдсон маш их баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөрэй. За баярлалаа. За манайхан зарим нь лав гэдгээ тийм. Тэгэхээр нөө лав хотел гэж байдгийм бэ нэлээ. Тэгээ ялангуяа тэр чин хаана амир нийтлэг вэ гэхээр Азийн орнууд гэж би сонсож байсан. Гэтэ хэдий өөрөө ч гэсэн бас ороод үйлчлүүлээ үзчихмээрэн штэ хүн юм чинь нийжлэх нь штэ тий. Тэгэхээр ерөөсө тийм боломжин завшаан таараагүй байгаад байгаа. Гэтэ хэрвээ магадгүй дараагийн удаа Азаар явах юм бол тэр хотелийг нь сонирхож үзье гэж үнэхээр бодож байгаа шүү. Тэгээ манайханд ч гэсэн одоо секундэд 200 гаруй мянган хүмүүс сонсдөө штэ. Тэгэхээр асар их том тоо байхгүй. Тэгэхээр энд бол өстой гарцаагүй лав хотелоор орж гарсан өстой байнгын тэр хотелын зүгээр дассан буудлын даавуу зөөлөн болсон хүмүүс бас байгаа хаа. Тэгэх юм бол 77 38 83 77 77 88 30 гэсэн дугаараар орж ирээд бас тэр талаараа ярихад бас сонирхолтой байх нь шүү. За тэгэд ерөнхийдөө бас цаанаасаа ингээд хамаг юм бийж идэх буудлуудаас гоё ах уу тий тоног моног төхөөрөмж гэх юм уу тий. Тоо юм ингээд толоо молоод нь бүгдээрээ тийм ээ. Бас зарим нэг сэвтэй буудлууд байна. Юу вэ гэхээр яг ингээл нэх гой буудал ирнэ ингээд орных нь хоёр толгоотор ингээд библ үйждэг хөхгүй хариун библ. Дүнгүүд тэнд очиад нэг ингээд нэг жоохон нэг тийм дүрсгүтч мөрсгүтгэл ингээд зүгээр нь библийн ишлэмжлэх гаргаад тавьсан бичдэг. Чи ингээд завхаарч болохгүй чи яраар явж болохгүй гэсэн юм янз янз юм пайцтай те ийм нөө нэг одоо бичих цаастай бодлууд бас идэх юм блэ. Тэгэхээр тэр болгоно барааны газруудаар үйдэг юм болоо мэдгүй христийн шашинтай. За дараагийн сонсогч аавь Эмжил радио. Үчимэндэ. Бано? За тасарч шүү. За буцаад ороод ирэх баха. Манайхан орж ирэхдээ утасныхаа блютуудыг, спикерийг бүгдийг нь салгаж орж ирж байгаараа радиогоо онтраагаад тийм ээ. Тэгэхгүй болохоор цаана ингээд давхар сонсдоо бас жоохон чихэнд болон одоо надад болон сонсогчдод хүндрэлтэй байдаг шүү. Тэгэхээр арийнхаа дуу авайг бас нэлийн хязгаарлаж орж ирж байвал хамаагүй амар шүү манайхаа. За мэдээж тэгээд захаа бичсэн залуудаа маш их баярлалаа. Үнэхээр бас сонирхолтой бол юм тийм ээ. Тэгэд өөрөө бас нэг амлцсан л байна л да. Тэрний талаар дахин юм бичнэ. Миний уулзаж унтсан хэвцэн хөөхнүүдийн одоо учрал гэх юм бол далай гэцэл шүү дээ. Тэгэхээр мэдээж энэ талаараа дахин бичээд ороод ирэх баха. За манайхан 77 38 83 77 88 30 гэсэн дугаар дээр нэг сонсогчл авах юм шүү. Тэгээд нэвтрүүлгийн цаг дуусчнаа. Тэгэхээр нэг галтаа нэг сонсогч орж ирээ. Буудлынхан бас төгийг хуваалцвал гоё байна. Бас нүг заавал нэг тийм инээдтэй ч юм уу хөвгчлөлтэй байх албагүй. Гол нь ингээд хостойгоо орсон чи тэр буудлын тэр нь тийм сонирн байсан гэд хэлчих болно шүү дээ тий. Түнхдээ тэр бол өстө үнэн бүтэхгүй. Тиймэрхүү зүйлийг одоо засаасаа янзлаасаа яг үлийн чинь бас нэг буудлын үйлчлэгнээс соёл учраас тэр тал дээр бас бүгдээ мэдэж авах нэг дутаадах юм байхгүй гэж буруудаад ах юм байхгүй гэж ойлгож байна. За мэдээж тэгээд дэлхийн сүлжээ дагсан буудлууд бол угаасаа л тасархай байх нь тодорхой. Яг бол маркетинг янз бүрийн нэг хариуцж ажиллаж байгаа гэл тий. Дээрээсээ угаасаа маш өндөр стандартыг шаардлагын дагуу хангуулахыг
хичээдэг багт тэрнийхэн жишгээр бас буудлын үйлчлэг нь яг тэр стандартын дагуу баримтлагтаад явж байгаа болохоор гоё идэг хаа гэж би анзаардгаа. За дараагийн сүүлийн сонсогчийг авъя. Эмжэл радио холбогдсон байна. Байна уу? Байна. За үчи минь дээ. Наавчэнд. За үчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан өнгөрөөж байна да. Хаана байгаа буудалтай байгаа мó? Ай. Гоо явдаг бодолтой байна. Явдаг буудал машинд байгаа мó те? Тийм ээ. За тэгвэл явдаг буудлаас нь гадна дассан тийм буудал байна уу? Яа тасарч юм одоо нэг ганц хоёр орсон юм байна. За. Жохон эхлээд орсон. Хоёр дахь удаа орсон юм нэ жохон сонир мэдрэмж авсан юм нэ тэгээд гурав дахь орсон шүү дээ. Оо тийм үү. За юун сонирн байсан мэдрэмж нь? Энэ нэг одоо reception үйлчлэгч одоо ингээл байгаа хүмүүс ингээл орж байгаа хүний чинь ингээл таал идэм билээ. Хараал идэм билээ. Юуг нь хардаг байна те? яахтаа би дээр дөр нүд нагаал гэхдээ орж байгаа. Өрөөндөө орж байгаа. Йоо, юуг нь хард юм бол яах вэ? Дотны харилцаанд орох гэж байгаа хоёр л хүн байгаа биз. Наадал чарин санжаад энэ одоо ихний нөхрөө эсвэл уулздаг хүүхний нөө явуулдсан болоо гэдэг. Тэгээ одоо өглөө нь гарсан чинь бас л гарч байна. Яа, яг ингээд нэг тийм сонин тиймэрхүү газраас чинь хүмүүс мэдээж нэг тийм жоохон тийм бусдын нүднээс нэг далдуур байхыг хүсдэг шүү дээ. Одоо үйлчлүүлж байгаа хүмүүс. Тэнгүүд давхар өөртөө тэгээ бас ингэж амар хараад гараа юу гэх тээ. Карта өгтөө хүртэл ингэ хараад байгаа юм чи. Дээрээс нь доош нь. Тэгээд одоо би чи яг ингэ харахад яг юм шоучин шиг бас царай өгтэй. Чээс нэгэстэй тэнгүүд чинь энд нэг шинийхээ хүүхний аваа явж байна да гэж. Яа. Энэ ч бараг шөндөө 10 нахдаг залуу байна да гэж. Тэгэхээр энэ айгаа бодлуудын бас үйлчлэн дээр хүмүүс бас нэг орж байгаа өсөж байгаа хүмүүстэй ингээд хайрцах байдал дээр бас анхаарахгүй бол тийм шүү дээ тий. Хүмүүс айгаа сонир мэдрэмжтэй ордог байхгүй. Тийм шүү дээ. Тэгэхгүй нэг эвгүй байдалд оруулаад ямар ч тийм соёлгүй бас газрууд байгаа зү. Тэгээд тийм мэдрэмж авангуудаа дахиад өөр хүүхэн аваад орсон юм уу? Таацсан уу? Окей, өдөр бүр ингээд дөрөвдөд янзын үсгээ дахиад өөр юм аваад орж байгаа. Харин тий. Тэгээд дахин өөрчлөлтөө байл тэгэл сонж штэ үгээс. Тэгээд дахиад өөрийг аваад орсон. Яа. Сонцгоо бүр байдал нь бүр өөдтөл нь өөрийг авч орно гэдэг. Тэгээд хамгийн сүүлд нь эхтөө аваад орсон да. Йоо. Таатла. Яа. Бас юм бэлээ. Эхнэр хүртэл ер нь аяшаа баялал гэж. Угаасаа л тэгж дээ. Ялангуяа эмэгтэй хүнд бол бүр эвгүй тусна. Тийм тийм бэлээ ер нь. Тийм. Одоо би ч нөө энэ одоо камер байгаа юм шиг дээ ч. Яа, энэ зүгээр нэг бүр хотлоо олчихсон дээ. Тийм шүү дээ. Тэг нэг явдаг буудал шиг л байгаа. Биш ээ, явдаг буудал гинэ. Явдаг камер шиг л байгаа. Буудал ярьсаар гэнэ нөгөөдөл чи явдаг буудал шиг гэж. Гэхдээ бас нэг явдаг буудлын бас хөвчтэй юм байна. Нэг юм затаа газар очивол да. Харахгүй. За. Тэгсэн дэгээ орсон чи битэн машин биш шүү дээ. Юу гэсэн үг юм? Машины зохицол дээр авчих юм уу? Үгүй. Бүгдээрээ яг адилхан машинтай буудтай мөслөхгүй. Бэ би нэг цохоогоос харцаа байж. Хаа юу вэ гэдэг? Өнөөдөр чинь арай дээр юм байна гэдэг шиг. Баг сайхуу шват хийх үү гэдэг. Йоо. Тэр нь яг хаагур болоод идгийн хотод. Малтай зайд хороолохгүй. Зөв. Тэгээд өхөрнүүд нь юу яд юм аа тэрээр бэлчрээс бэлж аваад гэтээ оч тийм ээ. Тийм үү. Тэ шүдний тасар наалтаад тэгээд одоо нэг эдт нь уурлаад. Энэ дамын цагтаа гаргаач гэж. Йоо яалаас. За ямар ч тач үнэхээр холбогдож орж ирээд бас гоё хөгжилтэй яриа өрнөсөн маш их баярлалаа. За баярлалаа зүгээрээ. За тэгээд дахин орж ирж байхгүй юу? Ер нь өөрийг нь мүлжүүлээд ахаар юм байна. Мүлжүүр байна. Одоо ингээд түр зогсъё да тий. За тэгээ маргааш аруу оруулахгүй юу? Тэгээ. За үчиг сайхан өнгөрөөгөөрэй. За.
За үнэхээр хөвгөлтэй сонсогч байлаа. Тэгэд ямар тааж унтлагын өрөө нэвтрүүлгээ сонгон сонсдог. Дээрэс нь лайк, share, comment гэх тэргээ харамгүй хайрладаг бас лайв сонсогчд, үзэгчд, уцаар холбогдох сонсогч нар гэд бүгдэнд нь маш их баярлалаа. Энэ хүрээд манай өнөөдрийн хэнд ч битгийлээрээ оройтой унтлагын өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр манай сайхнууд маань бүгдээрээ сайхан амарцгаагаад ороод ирээрээ маргааш. Тэгэд хөтлөгч нь маргааш оройнхоо үчийн хөтөлбөрүүдээр та бүхэндээ уулзах болно. Тэгэхээр бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3